За өглөө нэмээд манай эхнэрийн нүдний шилтэй сүүлийн өдөр сүүлийн өглөө 2 цагийн дотор шууд над чиг харддаг болно гэдэг нь бас их сонирхол. Эхнэрийнхээ өмнөөс амар гоё догдолж байна. Навна өчөөс 2-3 жилийн өмнөөс та тэгж жагаад нэг хайрынхаа харааг тэглүүлээ да. Монголд хийлгүүл хэрвээ, гадаадад хийлгүүл хэрвээ гэ. Тэгээд Солонгост хийлгүүлээ гэд. Ер нь хараа тэглэлтээр Солонгос ч өөрөө нэлээ алдартай. Тэгээс нэлээ олон имлэг судалсан SNB гэдэг хараа тэглэх имлэгийг сонгосон имлэг маань бас манайхтай хамтарч ажиллах гэсэн. Хамгийн сайн эмчтэр л орохыг гэсэн. Хараа энэ тэргүүлэх эмч. Юусэн ял. Солонгос их гоё юм аа. Их өнгөлөг байна, хүмүүс нь их өнгөлөг байна, үс нь их гоё байна. Арьс нь их гоё байна. Хаалганд орсон ороогүй ч мэддэгддэг юм байна. Ингээд хараагаа тэглүүлэх чинь штэ. Сэтгэл ямар байна? Амар гоё. Одоо бүр явах тусмаа хараа муудаад ер нь шилдэг амар түүртэй айгүй хэцүү байсан. Нэгдүгээрт хараа улмууд нь, хоёрдугаарт ингээд шил айгүй их зурагдаад ойр ойрхон ингээд бэсгээл харааныхаа шилийг солих. Тэгэл ялангуяа 100 халууны нөхцөлд ингээд яг энэ хамрны нисгээр ингээд амар өвдөөл хөлрөөл. Тэгэл нүдний доотлоор харлаа гэл ер нь бол одоо яг шил зүүх амар хэцүү гэдэг нөгөө юугаа амар сайн ойлгоод эхэлсэн. Хэдэн жил зүүч вэ? Яг сайн санахгүй. Гэтэ ер нь л 10 хэдэн жил бол хангалттай зүүцсэн байна. Анх яг дөр ангиас эхэлсэн юм санахгүй. Гэтэ ер нь бол нэлийн бага ангиас л эхэлсэн. Одоо ингээд шилгөө шууд одоо ингээд харна гэхээр би яхаа өөрөө нөө шил зүүдэг болохоор сайн мэдэхгүй л байна. Амар сонирн мэдрэмж яхахаа. Би нөгөө линз бас нэг сайн зүүж чаддгүй. Нүд амар өвдөөд. Тэгээд ер нь жоохон нүд ингээд аюут хороод идэг болохоор линз бол сайн зүүж чаддаггүй. Тэгэл даан шилээрээ ингээд дагнсан болохоор миний үед бол амар гоё л ах бах. Амар ингээд цаанаасаа л инээ төрөл амар жаргалтай ах баха. Тэгээ нэг тийм нэг гинтийн те 2 цагийн дотор нэг лазер эмчилгээнд оронгууд шууд 10 хэдэн жил зүүсэн шилнээсээ сална гэхээрээс юм хөгжөөд сонирн байгаа юм шүү. Харин нүдний хагалгаа гэдэг утгаараас найдвартай газрыг сонгож ширж үйлчлүүлвэл бас их зүгээр санагдсан болохоор бид хоёрын үед Солонгост ирсэн байгаа. Тэгээд давхараас гоё аялаад юм үзэнгээ хараагаа тэглэж байгаа болохоор аюу гоё. Ягаад ч нэг сонь айхгүй ах юм ингээд нэг айхгүй юм авах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй. Яг хоо жоох эвгүй л авах ингээд нүдээ удаан хугацаагаар ингээд юм аппарат руу ингээд харж марахаар тэр нь бол гайгүй л гэж бодож чинь би бол. Айх мэдрэмж баг. Ерөөсөө байхгүй. Зардлын хувьд гэх юм бол онгоцтой тэгэхэд бол нэг 3 сая 400 авцаа болсон. Тэгээд буудал нэг 5 хоногийн 2 сая 800-аас 3 саяын хооронд. Тэгээ энэ удаа ирэхэд бас вон айгүй өндөр байлаа. 2.60 байна. Тэгээ вон айгүй яг ийдэг өсөж явах үед бас ирсэн байна. За эмнэлгээ олсон. Шилэн том цэнхэр барилга байна. Хансаг эмчил үзүүлнэ. Дэ тоглосон байх. Нүдний лазерт орох эмч. За ийм л газар юм байна. SNB нүдний эмнэлгийн бис заслын өрөөнд шилэн болохоор үйл явцыг нь хажуунаас нь харж сонирхох боломжтой. Мөн энэхүү эмнэлэгт Солонгосын дийлэх алдартнууд үйлчлүүлдэг. За харж ирээ сууцаа. Хүлээлгийн тагин байна. За манай Монгол орчуулагч байна. Солонгос хэр удаж байгаа юм бэ? Би одоо 9 жил болсон. Пүүх. 4 жил бакалавр сураад тэгээд одоо 2 жил магистр сураад тэгэл амьдрал хийж байна. За манай ах байна. Бид бүхний хайртай жүжигчин ах манаас энд бас хараагаа тэглүүлж ирсэн юм байна. Өө манай нөгөө хөөрхөн жүжигчин байж тээ. Манай Сүүзин нилээн залуу байхдаа орж ирсэн юм байна. Энэ манай жүжигчин байж. Би киног үзчихсэн. Хэн блэ? Ер нь бол нилээн их олон танилуд их орж ирсэн юм байна. Солонгосын асан ерөнхийлөгч. Лазер эмчилгээнд орох гээд бэлтгэл ажилдаа орж ирнэ. Амжилт хараа. За манай хүний нүдний даралтын шалгах гэж байгаа юм байна. Монгол орчуулагчд болохоор амар юм аа чиглүүлээд цилиндртэй гэж сүүлд нэг Монголд үзүүлэхэд жоохон байна гэж ах шүүс. Түүнээс шиг цилиндртэй шил ер нь зүүдэг нь дотор мохоо оргоно. Шилтэй хараа, шилгүй хараа хэд байгааг нь наривчилж гаргах гэж байна. Хүүгээс eerстэй үзүүлчихээ. Намааг бас онцлно гинэ. Тэгээ багаасаа компьютераар амар их суусан мөртлөө хаач хараа сайтай гагаал гэдэг. Би багахта 100 багахта их хөдөө байдаг гэсэн болохоор их холыг их харах гэж хичээдэг байсан болохоор бас хараа гайгүй ээж магадгүй гэж боддتي. Эсвэл ширээний тест багахтай тоглолдог байсан. Ширээний тест нөгөө бөмбөгийг харах гэж хүмүүний нүд ингэж найс цаашаа гүйсээр хагаад
хараандаас айгүй сайнаар эргээр нөлөөлдөг гэж бас сонсч байсан. Гэтэл аав хоёр залуудаа шил зүүж байгаагүй гэхээр бас удмын юм бас байгаа хаа. За сая шил зүүлгэж хагаад одоо яг ямар харагдаж байгааг яг гоё харагдаж байгааг. За тэгвэл мис заслын дараа яг ингэж харагдаж шүүл гэж байна. 지금은 보이죠? харагдаж байгаа тийм. Яг 한 번만 더 내리고 за дахиад буулгаад 한 번 더 за 하게 дахиад 있는 Манай хүний баруун нүд сайн харагдах байх шүү. Манай хүний хувьд зүүн нүд нь гол нүд гинэ илүү их ашигладаг гэж байна. За тэр арын өрөөнд манай хүний маань одоо эвэрлэн бүрхүүлийг шалгаж байна гинэ гол зузаа. Хаврын хямдрал байгаа юм байлаа. Тэр нь юу вэ гэхээр Smile Losing 30% хямдрал 2,500 вон. Ингээд энэ 28 жилийн туршлага захирал их эмч юусын ёолынх нь үн юм байлээ. Гэтэ яхаа бусад эмчнэртэй ер нь адилхан үнэтэй. Туршлагатай эмчийн хувьд энэ үн аягүй тийм боломжийн гэсэн солонгостой. За манай их эмч за 3 төрлийн лазер эмчилгээ аль аль нь хийх боломжтой гинэ. 시력 말고는 불편한 건 없었고요. Харах юм уу шууд? хойсоо нагаад чигээр Йоо. За бас насаараа бисээ тоглолоо штэ. шил зүүдгүй те. Зөөхгүй. 아래로 읽어. Дээрээс нь доошоо уншаарай. За 968. 562 Монголынхаа доод тоочдын нэрийн өмнөөс 983 Гараа маш сайн байна гинэ. супер. Супер. Хансуу очоорой. Би бол 100% гэж би ингээ Монголынхаа e-спорт болон дотоочдынхаа өмнөөс ингээд 20 хэдэн жил дэлхийд шилжсэн ч хараа зүгээр гэдгийг батллаа. Хансуу маань үзүүлж байна. Ямар инээдтэй. За хараа дэлгэц рүү хараарай. Сайсан. Сайн байна. Зөхөч. Хоёлаа бас дайжгүй ш. Эргөө наачих. Тод гэрэл рүү хараарай. Зүгтэй мондоо шүү. Ингээд бас гэр бүлэрээ ирүүл их гоё юм байна. Тэнчанаа яа? Мэддэг үг байна. Зүгээрээ. Ер нь л яг одоо болох үйл явцыг бүгдийг нь л нэг бүрслэл тайлбарлаж өгч явах шиг байна. Дансаа үеэрээс хараагаа шалгуулчлаа. Гэр бүлэрээ ирүүл бас хараагаа шалгуулчих юм байна. Тэгээ ер нь хүмүүс бол ганцаараа ирээд бас хараагаа тэглүүлчихэд явчихдаг юм байна. Хэд их өндөр хараатай эсвэл цэлүүн өндөр хараатай байх юм бол бис заслын амжилтын түвшин буурах магадaltaй байдаг. Гэхдээ таны хараа тийм ч их муудаагүй байгаа дээр хийлгэж авахаар ер нь тэр эрсдэл бол багасж байгаа шүү заа. Тэгээ манай дээр дахин хараа муудах юм бол мэдээж үнгөө хийж өгдөг. Гэхдээ Smile нь болохоор лашик юм бол ласак гэдэг мис заслаар тавтан мис заслалт орох боломжтой. Тэгээ танд болохоор баталгааны удсыг нь өгнө. За тэгээ мис заслын дараа ерөнхийдөө хараа нь бол маргаашнаас 90%-аар сайжирна. Тэгээ таны хүүхэн хараа жоохон том болохоор гэрэлд жоохон мэдрэмтгий байж магадгүй шүү заа. За энэ ингээд хагалгааныхаа өрөөнүүд нь ингээ гоё шилээ юм байна. Тийм болохоор ингээд юу болж байгааг шууд харж олно. Манай эмч, их эмч маань одоо орох гэж байна. Нүдэн дээр нь гэрэл тусаачлаа. За манай эмч маань орж ирж ин цаанаас ахлах эмч, их эмч. За зүгээрээ л гэж, янзын л гэж. За манай их эмч ирлээ 28 жил хараад тэглэг хагалгаа хийж байгаа. Ийм хийгээл ах шиг. За эхлээд баруун нүд юм шиг байна. За ингээд дээгүүр нэг юм тавьцсан. За тэгээ манай эмч маань тэрнгээр харж байгаа л нэг юм хийхэндээ иймэрхүү үйл явц явдаг юм байна. Ямар амар юм бэ? Би гэтээ хаа нүдэнд нь хүрэхгүй ч гэсэн лазер хийнгүү зүгээр харахаар айгаадах. За ажидлаас нэг эмчээс харж байна. Тэгээд энэ төхөөрөмж их мундаг төхөөрөмж авах шиг байна. Ер нь л хагалгаанд 3 эмч ордог юм байна. Тэгээ манай мига эмч цаана ингээ зогсцсан. Орчуулга хийгээд байна. Тэгээ ийм орчуулагчтай болохоор айгүй амар юм уу? Баруун нүд нь бараг болчихоогүй юу? 5-6 минут болов юм нэрээ хөгжинэ гэж нэрээ сайхан байгаа юм шиг. За тэгээд ээсэнд би хараа тэглэх имлэг маань насан туршийн баталгаа өгд юм байлээ. Тэгээд их газрууд нэг 10 жил мэдгээд энэ газар болохоор насан турших гэсэн. Тийм болохоор бас битүүрээ сонгоход бас айгүй нөлөө үзүүлсэн. Тэгээд энэ гаднаасаа ингээд шилэн хардаг нас их таалагдсан. Жин ямар имчилгээ хийж, яаж хийж гэдэг энэ эмч эмчтэр гээд халтуурдж гин үү, яаж гин те хэр ядаралтай байна, яаж хийж гэдэг бүгдийг ингээд нарийн ширийн нанаас нь хараад юу болж байгааг бас хянаад явна гэдэг нь айгу сайхан санагцсан. За одоо зүүнүүд. Эмчи хоёр тал байгаа дэлгэц их чухал юм а. Эмчийн дэлгэц руугаа нэг хаяа нэг харах юм. Тэгээд тэр голд байгаа дурангаараа нэг харах юм. За энэ хагалгаа бол дуусчлаа. Манай эмч усаад ирлээ. За хагалгаа маань амжилттай гинэ. Баяр хүргэе гэж байна. Камсамайда. Камсамайда. За манай хүн босч ирж байна. За энийгээл наваа гайгуулах шиг байна. Бис заслан амжилттай дуусаад өнөөдөрт бол нүдэ амраагаад гэртээ сайхан амрах юм бол эдгэрэлт нь хурдан байна гэж шүү заа. Гэтэ гадуур дотор бол оройн цагаар оройхон тийшээ явж болно гинэ. Тэгээ санаа зовлтгүй шүү гэж байна.
За янзын гинэ минь яар баяр үргээ. Баярлаа. Гур асуух юм байна уу? Маргааш 10 цагаас ирэх юм байна. За би ажиллаа хийгээл. Манай хоёр удаа ятраад. Өчигдрийнхээ аялсан видеогоор олноо. Өглөөний минь гадаа жоохон сэрүүхэн байна. Гэхдээ солонгосчууд бүгд айс американогоо уусаар байна. 20 жил шил зэсэхөө 20 минутын дотор хараагаа тэглүүлэх мэдрэмж ямар байд юм бэ нэр? Стогоо идэм байна. Ер нь бол нэг айд сандраад ах юм угаасаа байгаагүй. Яг уу жоохон эвгэл мэдрэмжтэй түүнээс шүвдэж мөвдөх юм бол ерөөсөө байдгүй юм байна. Тэгээд яг хагалгаанд орсныхаа араас гэртээ ирээд яг нэг юм усан дотор юм харж байгаа юм шиг жоохон ингэж бүрлцэж хараад байсан. Гэтэ айгүй сонин нь би ингээд нүдний шилээ тайлаад ингээд юм харахаар би ингээд огт юм хардггүйсэн аахгүй. Тэрнээс илүү харж исэн юмарч исэн. Өчтөр дөнгөж хаалаад орсон араас үлдлөө. Тэгэхээр би бол нилээн хараа муутайсэн. Ямар сандаа шилхүү бол 10% та хардаг гэсэн гэж аахгүй намайг. Өнөөдрөөс бол бүр нилээн ингээд алсын зайны юмнууд бол нилээсээ харагдчихээн. Бичиг уншигдаад ер нь аль амар гоё юм. Тэгээ би бүхэн маань өчтөрөөс оройд яг өдөртөө жоохон яг нүдэ анаж тусаагаараа хийж байж байгаа л оройд бүгд 6 мургаан өнгөрөөд гарч бас юм ийдсэн. Тэгэхээр ер нь бол нэг хаалгаанд орсноос 6 цагийн дараа мараа гайгүй болчихсон шиг байна те нүд. Тийм, ер нь бол орсны араас бол мэдээж хэрэг жоохон ингээ хорсоод байгаа юм шиг нэг юм жоохон эвгүй мэдрэмж төрн баян ингээ нүдэ анмар санагдаа. Тэгээд жоохон унтаж мундаад ингээд босоод ирсэн чинь ерөнхийдөө гайгүй болчихжсэн. Нэг амар сүртэй тийм завөр хүнд юм бол ер нь бол байхгүй бол. Би бол бүр ингээд шокнд ороод байгаа шүү дээ. Тэгээ ингээд 20 минутын дотор одоо ингээ энэ аюу дагалаа хийдэг. Үгүй дээ. Тийм те. Бараг л 10 минутанд л тэгэл нэг нүдэн дээр л нэг бараг 1-2 минут болж гин үгүй. Тэгээ чиний баруун нүдэн дээр жоохон удсан шүү дээ. Угаасаа миний баруун нүд нэлээ хараа мутайсэн. Миний зүүн талын нүд сайн, баруун талын нүд илүү муу байна гэж хэлсэн. Тэгээд зүүн талаараа илүү хард юм байна. Тэгээд магадгүй баруун талын нүдийг жоохон илүү янзлсан гэж байна. Зөвхөн манай ч өглөө шилээ зүүхгүй ч нэг оролдлоо. Харин тийм бүр ингээд рефлекс болцсон ингээд шилээ ингээ яагаад чи ингээ хайгаад сайн амар сонио. Яг хоо гэтээ бүр амар тодорсон биш ч гэсэн өнөөдөр бол өчигдрийнхийг бодвол нэлээд сайн тодорчиж. Ер нь нэг юм жоохон нэг юм фокус тарахгүй нэг ингээд бүрлддэг шүү дээ. Жоохон нэг тийм бол байгаа. Гэтээ бол амар сайн харж байна. Эмчнийг линзийг бас айгаа баг зөөсөн айгуу тийм сайн байна гэсэн чинь тэр нь юу байсан? Ер нь бол линзийг бол маш баг зөөхстэй юм байна лээ. Яагаад тэгэхээр нүдчээ өөрөө амьсгалдаг эрэхтэй учраас линз зүгээд тахаар нөгөө амьсгалдаг эрэхтний чи ингээ хаагаад тэгээ ингээ судснууд нь амар өрөвсөд тэгээ ер нь бол хараад иглэх явцад бол нэлээд өрөвсөлтэй нүд бол ер нь бол хэцүү. Тэгэхээр би бол нэг линз нэг зүудгүйсэн юм аа. Хаяал бүр яг зүүмээр санагдах гадуур кино үзэх ч юм уу яг нэг тийм хаяал зүдгээс ер нь линз зүх нэлээд ургуусаж чаддгүй нүд амир өвдөд идэгсэн болохоор ер нь байнга шил зүдгээсэн. Тэгээд чиний хувьд бол одоо ингэ шилээ байнга зүдэг байсан чи айгүй зүв байна. Линзийг бол зүөх бол маш муу. Тэрний оронд ер нь бол эртхэн хараагаад эхэлсэн дээрээ гэдэг юмыг бол эмч нь бол хэлж илээ. Хэдэн насныхны одоо хараад тэглэн гэж юм. Тэр насыг нь бол би сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн нэг 20-оос дээш нас гэж бол би өчтөр хинээс бол сонссон. Гэтэ нөгөө хүмүүс хараагаа тэглүүл ийм тийм гээд нөгөө нэг бусдаас нэг юм янз янзын дам яриа сонсоод ингээд зайлсхийгээд яваад идэг шүү дээ. Тэгэхгүйгээр эртхэн хараагаа бүр амар муудахаас нь өмнө ер нь бол миний нүд тэглэгдэж болох нүдүүгүй юу гэдгээ шалгуулад судлаад явцсан дээр бол зүгээр гэж бодсон. Тэр бас нүдний нөгөө юунаас шалтгаалт юм лээ шүү дээ. Юу илээ? Ямар бүрхүүл илээ? Тэрийг ямар тчжээ. Эвэр бүрхүүл. Эвэрлэг бүрхүүлийн зузаан нэмгнээс нь шалтгаалж тэглэхгүй юу гэд нарийн одоо үзэж шалгад юм билээ. Миний хувьд бол нэлээд зузаан бүрхүүлтэйс учраас хараад ихэд ямар ч асуудалгүй. Тэр нь бол миний хараа бол нэлээд муудажсэн. Жил ирэх тусам би чинь хасах 2 ээж агаал 2.75 бол одоо бүр 3-аас хүртэл муудаад байгаа. Нэлээд бүр ингээд сүүлийн бараг 1-2 жил бол нэлээд эрчимтэй муудаж эхэлсэн миний хараа. Гайгүй тогтцсон байж байгаад тэгэхээр бас яг цаг хугацаа явах тусам хараа бол амар хурдан мууддаг юм шиг байгаа. Би одоо магадгүй хараагаа тэглэхгүйгээр ингээд дахиад 5 жил явсан бол би бараг хасах 5 руу орох байсан баг гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр яг зөв үедээ л тэглүүлсэн ямарч байсан. Хаалганы араас бол нийлээ арчилгаа хэрэгтэй гэсэн тэр нь юу вэ гэхлээр нэг
хэмэл нүлмэс чигшлээгөө сайн өгсөй. Тусаагаараа маш сайн тусааж авах хэрэгтэй. Тэгээд угаасаа нөгөө Монголын хуурай нөхцөлд бол нүд бол нэлээд хуурайшин. Тэгээд ялангуяа компьютерийн ард суудаг, тиймэрхүү ажил хийдэг хүмүүс бол нүд бол нэлээд хуурайшилтэй. Тэгэхээр хараагаа тэглэе гэж бодож байгаа хүмүүс маань эртнээс бас нүдэндээ тусаагаа нүдээ чигшүүлээд явж ивэл бас айгүй зүгээр л санагдсан. Миний хувьд бол бүр үнэхээр жаргалтай, шилгүү байна гэж бодохоор Мега амч ороод ирсэн. Энэ бас энэ имлэгийн бас үйлчилгээ байна шүү, тэ. тийм үйлчлэгээ бол бүр үнэхээр супер амар цэвэрхэн. Тэгэд ингээ маш хурдан хугацаанд ингээ нүдийг оншлоод хоёр эмч ингээ оншилж байгаа. Хоёр өөр эмч. Тэгэл хоёулынгийнх нь нэгнийхээ хариуг баттгаж нөгөөх нь ингээ дахиж шалгадаг юм лээ. Тэр нь амар таалагдсан. Шинжлэх ухааны шүтэн биширья гэж. Дараа солонгос сайхан байна. Одоо бид хүн 12 гээд буудлаасаа гарна. Тэгээд онгоцоо буудлахаа ойролцоо найзындаа очино. Найз ирж аавна машинтай. Тэгвэл бид гурван том чимдаамтай юм зөөн гэдэг хэцүү. Тэгээд бас солонгост ирэхэд бас ингээд тусалж байгаа найз нартай баярлаа, дүү нартай баярлаа. Хүний нутагт ирэхээр үгүй яг хүний тусвал бүр юу үнэхээр бас чухал гэдэг юм шүү. За эмчтэй үзүүлсэн юу гэж 100% хараа идэрэлттэй гинэ. Тэгээ хин хүмүүсийн 90% байдаг бол минийх бол 100% харж ийн гэдэг чинь. Хаалгаа бол бүр үнэхээр амжилттай болсон шүү гинэ нэг хэмжин. Үнэхээр бүр төгс хаалгаа болсон. Маш сайн идэрэлттэй, жоохон зүүн талын нүд жоохон хуурайшилтэй, бусдаар бол гайгүй байна гэдэг чинь. Одоо усаалгаал сайн тусаахан Тийм да. одоо өнөөдрөөс шууд үсээ угааж болно, нүрээ будаж болно, бүгдийг хийж болно. Энэ бол би ингэж анзаарсан. Энэ эмч маань айгүй маш сайн туршлагатай эмч учраас Солонгосын одоо том одууд ихэнх хүмүүс энэ эмчийг бүр зорж ирж хараагаад хэлдэг юм байна гэж би бол харлаа. Маш олон одоо Солонгосын алдартай дууч жүжигчд ирж хараагаад хэлүүлдэг. Тэгээд хүмүүс бол бүр ингээ хөл тасардаг юм байна. Солонгос хүмүүс бол бүр ингээл цаг-цагаар ингээл одоо сая ийшээ үзүүлэх гээд ороход хүртэл зөндөө олон хүмүүс байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ эмчийг зорж ирдэг хүмүүс амар их байд юм байна гэж харлаа. Угаасаа амар сайн туршлагатай хагалгаагач гэсэн хийж байгаа тэр процесс бол маш хурдан, маш сайн эмч байна л гэж би бол харж байна. За манай мега эмч солонгост ирээд хэр удчихваа? Би одоо Солонгост ирээд 9 жил болж байгаа. Хөөх, ер нь хизээ Монгол руу буцах юм бэ эмчээ? Харин одоон дээр нь бодол байхгүй. Тэгтээ нэг 100 болохоор нэг хаяа нутгаа санах юм аа. Сүүл хизээ Монгол орвоо? 2 жилийн өмнө явсан. Тэгэл Монгол явчвал бас энэ чэнэ Монгол хүмүүс ирүүлдэ үйлчилж чадахгүй. Тэгэл тэр нь явж чадахгүй л байж ин да. Энэ имлэгийн өстө ганц Монголыг төлөөлж байгаа элчин сайд одоо элчин сайд юм ба штэ. Харин тийм ээ хүмүүс гоё арддаг болчихвол тэгэл баг. Тэгтээ бас Монголоос ирж байгаа хүмүүс айгүй гоё тийм бүр нутагтаа байгаа юм шиг сэтгэл төрүүлдэг айгүй гоё юм. Зөв. Манай эмч хараагаа тэглүүлсэн эсвэл зүгээр угийн хараан зүгээрээс нь? Манай эмч чинь хараагаа тэглүүлсэн шүү дээ. Хүүдээ мис засал хийсэн, их нэртэй өөрөө мис засал хийсэн. Манай эмнэлгийн бараг хамаг ажилтнанд хийсэн дээ. Би хүртэл одоо ласик гэдэг мис засалд орж байгаа л бай чинь та. Манай эмч би чамаа хэлж байхгүй юу? Нөгөө их хэмжээ. Чи ч одоо манай эмч шүү дээ. Солонгос хэдэн жил сураад тэгээд яг ангахаар явчихваа. Ерөнхийдөө бол би бараг 8 жил сурсан баа. Тэгээ бас эмчийн үнэмлэх, сургалтын сууж үнэмлэх аав. Нэлээд жоохон адармаатай эмнэлгийн салбар нь. 8 жил сурсан. Тий. За ямар дараалал сурах уу? Эхлээд мастраар. За. Бакалавр сураад, тэгээ мастраар сураад. Тэгээ тэр нөгөө нэг одоо үнэмлэх авах шат нь бол 1 жил хагастай болдог. Яа, тэгвэл яг одоо яг энэ одоо яг ажилд ороод хэр удаж 2 жил гэлөө? 2 жил болж. Асал энэ ажилд орохын тулд бас 8 жилийг зарцуулсан байх шүү. Тийм. Тэгээ бас энэ ажилд орохын өмнө одоо 6 сараас 1 жилийн турш одоо бас сургалтын суун 7 хоног болгон бас сургалт явагдана. Хүний нүд болохоор чинь тэгээд амар хариуцлагатай байх хэрэгтэй. SNB имлэг яг энэ эмчийн яг зорж аягүй ирдэг бах тий. Тийм, нэлээд туршлагатай. Тэгээ бас нөгөө өвчтнийхээ төлөө бис заслын дараа хэр сайжирсан байна. Тэгээд энэ хараа нь ер нь цаашдаа ингээд амь насан туршдаа тэгээ сайн харах боломжтой байна уу гэд ер нь бол цаатлын ирээдүг нь маш их боддог. Тийм болохоор айгүй бас эмнэлгээрээ эмчээрээ зөндөөх бахархаж үгүй итгэл дүүрэн байдаг юм. За манай мега эмчүүд ирээдүйн зорилго юу байна? Ер нь Солонгостой. Тийм Солонгост төр эмнэлгийн чиглэлээр л явна гэж бодож байна. Тэгээ Солонгосын энэ сайхан эмнэлгийн салбарыг тэгэл монголчууд бас Солонгост ирээд эмнэлгийн чиглэлээр явах юм бол туслаад орчуулад. Энэ хүн эмнэлгийг бас сонгоотаас яг үүсгэж байгаа хүмүүсээ байвал Instagram хаяг дээр чи манай мега эмч бас байж идэв ч тий. Уг нь тэр нэг юу SNB Mongolia гэсэн байдаг тий. Энэ нь одоо яг чи өөрөө яг ажилладаг уу? Тийм би бол өөрөө ажиллаулаад яг бүх хариултаа ингээд нэг хүн дээр тулж ажиллаад зөвлөгөө өгөхийг нь хичээн. Тэгээ бас эмнэлэг дээр орчуулгаа идэг болохоор тэгэл нийт үзэж байгаа монголчууд танд чи юу хэлэх вэ? Манай үзэгчдэртэй одоо манай үзэгчид намайг дандаа дэмжинэ. за тэгээд
Манай цогтойхын одоо бичлэгийг сайн үзээд дэмжээрэй. Тэгээд манай имлэгээр үйлчлүүлээ. Тэгээд бас айгүй хувийн ч гэсэн айгүй гоё тийм мундаг хүн байна. Айгүй гоё гэгээлэг энергитэй. Тэгээд манай имлэгээр үйлчлүүлсэн баярлалаа. Тэгээд манай имлэгээр ирж үйлчлүүлвэл би байгаа. Залуу яг ингэж солонгос сурж байгаа одоо дүүнэртээ одоо хандаж бас ямар зөвлөгөө өгмөр хамгийн нэг хүнд нэг бодож явдаг нэг чухал юм байдаг шүү дээ. Тийм. Ер нь л англи хэл сурах хэрэгтэй. Солонгосчууд хичнээн англи хэлтэй ч гэсэн ярьж чаддаг байхгүй. Тийм бол англи хэл, монгол хэл, солонгос хэлтэй байх юм бол тэгэл ер нь боломжтой. Оо, наач бас гоё зөвлөгөө шүү. Солонгосчууд ингээд ойлгоод байгаа мөртлөө ярьж чаддаг байхгүй ичээд. Тэнгүүд манай монголчууд ч бас нүүрэн үеийн чанга ингээд дуудлага бас сайтай. Тэгвэл англи хэлтэй байх юм бол бас боломж маш их. За англи хэлээ сайн сурцгаа юм аа. Би ч гэсэн англи хэлээ сайжруулж байгаа. За баярлалаа Мига амжилт. Баярлалаа. За.